За өнөөдөр 5 цуултай, тойгтой, ядаргаа тайлах, дархлаа дэмжих маш гоё амттай тасархай шүүл. За тэгээд хажуугаар нь хоньны хуурай шарсан хаврах хийх болно. Бүх шим жижигтэй нэг доор орсон юм шиг харагдчих. За өнөөдрийн гоё шүлэндөө Сүү хувьцаат компанийнхаа Миний Монголын арцыг хэрэглэх болно. Захаас бэлдүүлж авсан хоньны хавирга 1 кг хэрэгтэй. Хавирга том зузаан болоод нэг жижигхэн байх юм бол 2 ясаар нь хувааж жижиглэнэ. Өнөөдрийн 2 хоолнд хоёуланд нь хавирга орно. За эхнийх нь хуурай шарсан хавирга амтлаа. 1 кг махан дээр 2 том халбах хүнсний арих, 2 том халбах сой соус, за тодорхой хэмжээний пер, баг зэргийн цагаангаа хийгээд сайтар хойлж амталж өгнө. За багадаа 1 цаг гарan ингээд байлгах юм бол махны гүнлүү гоё амтан шингэнэ. За махан амт орж явах хооронд нь шүлтэй хоолой хий. 2 литр усан дээр 200 г хоньны хавирга, 1 үхрийн тойг, маш сайн цэвэрлсэн 5 цул буюу хоньны дотор гэж зэрэгтэй. За үүнийг давс, перц, лаврын навчаар амтлана. Ууланд битүү чанагчанд хийх юм бол 1 цаг гарan хийгээд болохоо манай битүү чанагч эвдэрсэн байгаа болохоор тойгоо зөөлөртөлн 3 цаг гарan зөөлөн галдаар чанж өгсөн. За тойг маань маш гоё юм зөөлөрсөн байна. За тойгоо жижиглээд дээр нь 5 гомс сармас баг зэргийн ногоон сонгон хийгээд ааснасаа шүлэндээ хийж амтлах болно. За арц бол ядаргаа тайлж дархлаа дэмжихэд бол маш сайн амин дэмэр баялаг хүнс. За арцаа хийсэн бол таглаад 5 минут гарan буцлах юм бол шил маань бэлэн болно. За үүнийг яг хоолоо идэхдээ буцаагаад халаагаад идэ. Түр холдуулаад хавиргаа шарцгаая. За амтлсан хавирга дээрээ 2 ширхэг өндөгний цагаан, 2 том халбаг харахмал хийгээд сайтар гутгаад нэг юм бүрхүүл үүсгэж өгнө. За хайрлын тавган дээр хангалттай тос хийгээд хавиргаа нэг нэгээр нь шарнаа. За ер нь бол хавиргааныхаа том жижигээс хамаарат 8-аас 10 минут гарan дунд зэргийн гал дээр шарах ёстой. За ингээд тосыг нь сайн шүүж аваад ингээд эзэн ч гэсэн маш гоё амттай байх болно. За гэхдээ цөмөөрөө гадуур зарагддаг хятад шортлогны амтлагч гэдэг нэг юм хуурай амтлагч байдаг. Энийг дээр нь хийгээд хайлтангаа хуурж өгөх юм бол бидний мэдих хуурай шарсан хавирга маань бэлэн болно. За хавиргаа тавглаад яншуугаар чимэглэнэ. За энэ хоолыг бол ер нь бимба захиалсан. Би шүлтэй хоол идмээр байна. Ойрд ядраад байна. Сайн унтаж амарч чадахгүй байна гэсэн болохоор хийсэн. Сэтгэлээ гаргаж хийсэн болохоор бас таалагднах хаа гэж бодож байна. Бимба хоолндоо. За удаан хүлээсэн үү? Ааха. Манай бүр ямар ичтэй хоол хийх гээд удаад байна л гэж бодоод байлаа. Оо бас хавирга байгаа мó. Энийг би идэж чам. Тийш. Бүх шим жижигтэй юм нэг доор орсон юм шиг харагдчих. За сайхан болоорой. Манай сайхан болоорой. За дархлаа дэмжигшүүл. Ганцтай. Ямар гоё юм бэ? Зөндөө юм орсон шүү наач. Тасраа. Маш их цаг орсон, маш их орц орсон, маш их амин дэм орсон. Ханаад манайд өнөө шууд идгийх байхаа тий. Ийм шууд уур. Одоо галактиктэй хүн болго ханаад байх шиг байна. Энэ тайг уу? Тийм. Тайг бүзээ мүзээгээ болгоход ингэж одоо хийсэн үү? Битүү чанга шимтэрсэн болохоор тэгээд аргагүй шин дутчихлаа л та. Бүгдээрээ гоё юм. Гоё зөөлхөн байна. Шүлний хамт бүр арцтай. Сонгонтой, сармистай, 5 цултай. хайпо. Чамайг шүлтэй бол захиалсан ч гэсэн илүү мах байсан болохоор энэ хийцээ. Яа. За баярлаа. Янзээ. Хөрөөс ясаа юм тий. Гоё шүү. Амтын мэдэрдээ. Яг өнөөдрийн хувьд одоогийн байдлаа би бүр шүлэндөө бүр амар гоё юм. Шүлэн өөр. Би арай л багдуулсан байна. Бүр хөлс гарч бүр. Надаас нэг юм аа? Сайн утгаад өгдөө. Би артай шүлээ дуустал нэдээд энийг маргааш идчихээ хөө. За. Бүр яг ядаргаа талигддаг шүү. Би энэ чинь бүгдийг идэд маргааш чамд олдохгүй шүү дээ.